Зохиолч Тринитигийн хоол, найз, аимшигын дуужуудын дараагийн бүтээл Барменыг M-Book аппликейшн болон вебээр бүтэн хувилбараар хүлээн авч сонсоорой. Төгсгөлийн 15 дугаар хэсэг. Миний хийсэн аимшигт хэргийг мэдэх надаас өөр нэг гэрж үлдсэн байсан нь миний муур. Мими намайг юу хийснийг харсан. Магадгүй тийм болохоор ч юм уу хан самардаад байсан юм л та. Тэр цасмаа гаргаж ирэхийг хүсээд байх шиг байсан. Мэдээж тэгж болохгүй учраас би муураа нэгмөр нэг тийш нь болгосон хэрэг. Тархины минь далдын нэгэн орон зайтай илчлэгдэхгүй байх хэрэгтэй гэсэн автомат хамгаалалтын механизм ажиллаж байсан хэрэг л дээ. Тэр хамгаалалтын систем аюул тохиолдох үед эд өгчөж зарим нэг арга хэмжээг авч байсан. Угаасаа цасмаа мууранд дуртай байгаагүй. Тийм болохоор би хайртай хүнээ баярлуулахын тулд дургүй амьтных нь махаар аятайхан хоол хийж өгөхийг хүссэн ч юм билүү. Нэг тиймэрхүү явдал болсон. Навча бас манай бусад ажилчид бүгдээрээ л намайг цасмаагаас салсан гэж боддог байсан л та. Бэж тэдэнд салсан эхнэрээ минь тухай надаас нэг ч үг битгий асуугаарай гэд анхааруулчихсан байсан болохоор хин ч илүү юмд хошуу дүрж надаас цасмааг асууж байгаагүй. Навча болон бусад маань намайг өөрийгөө цасмаагийн нууцмараг байсан гэд итгэчихсэн тухай ямар ч сэжиг аваагүй. Харин навчааг байсхийгээд над руу залгаж элдв янзын мессеж явуулаад авахаар нь түүнтэй нэг шүнийг хамт өнгөрөөе гэж бодсон юм. Цасмаагаас өшөөгөн авах гэсэн нэгэн төрлийн саваагүйтэл гэмээр юм уу? Тэгээд буудалд хонсон тэр шөнөө навчааг хүрээд ирээч гэж дуудсан хэрэг. Тэгтэл навчаа буудалд биш бааранд оччихсан байсан. Ойрхон болохоор бэж нэг их цаг алдалгүй хурж ирсэн. Тэгээд түүнтэй унтах гэсэн. Эхэндээ ч бүх зүйл сайхан байсан. Тэр бүх хувцаанд тайлж намайг тэрвэрсэн. Тэгснэн гинтгэл цог тусаад сүхээха хаанигтгээс үе нэг муудаж ялцарсан гэмээр өнөр үнэртэй тах юм. Ерөн сүүлийн үед өдрийн цагаар үе хайлтмалт үнэртэй байгаа. Яг одоо бол маш тодорхой үнэртэж байна. Та анзаарахгүй байна уу гэж асуусан. Тэгээд хан руу чиглэн алхасан. Би түүнд гадаа ямар нэгэн амьтан үхсэн юм байгаа биз. Битгий тоо гэж хэлсэн юм. Гэвч тэр миний үгийг сонсоогүй. Би түүний анхаарлыг өөр зүйлд татахын тулд цасмаагийн зүйлтийг гаргаж өгсөн. Гэтэл тэр над руу нэг л сэжиглэнгүй нүдээр харсан юм. Ялцарсан үнэр хангалж байгаа ханны цаана юу байгааг мэдчихлээ гэсэн янзтай. Тэгээд л надад сонголт үлдээгүй юм. Түүний амийг хамгаахын тулд оёхоос өр сонголт байгаагүй. Бас хүний өгсөн бэлгийг хүнд итгэлтийн авч сураг гэсэндэн цасмаад бэлэглэж байсан мөнөх сувдан зүйлтэн хүзүүг нь чивчэртэл чангагч нь зангидчихсан юм. Тэр эсэргүүцэд байсан. Дараа нь би хальтраад унчих шиг болж навчаа гараад гүйсэн. Толгой дотор наад хүүхнээ март гэсэн эмээгийн дуу хоол хашгичаад байсан. Тийм ээ. Эмээ минь бүх цагийн үеийн туршид надад тэгж анхааруулж байсан. Гэвч би одоо эцсийн эцэст цасмааг мартах биш. Харин ч бүр ингээд олчихлоо. Хайртай бүсгүйгийн ханан дунд босоогоор нь шавжчихсан байдалтай байгааг хараад зогсоод байж чадсангүй. Хөөс цавуу элдв янзын бэглэгээнүүдийг нь түүнийхэн биеэс салгаж ханан дундаас гаргаж ирлээ. Тэгээд хөрж хөшсөн биеийг нь тэрвэрч ингэртээ наан тэрврээд би чамайг зөндөө их сансан. Ямар азар олов хэмээн хэллээ. Халааснаас гар утсан гаргаж блютуутээр баарныхан хөгжимтэй холболоо. Тэгээд Radiohead-ийн Creep-ийг тоглуулж бид баарныхан харанхуй тэнхимд бүжиглэж эхлэв. Тэр минь чаахан хөшинг болчихож. Гэхдээ яах вэ? Би хөдлөөд явхад л болно. Үнэр бас чаахан тиймхэн байна. Илжирч муутсан махны үнэр. Гэхдээ хамаагүй.
Өнөөдрийг хүртэл өмхий үнрээс болж хинч үхэж байгаагүй юм. Тийм болохоор жаахан тисэд хайртай түнтэйг нь үргэлжлүүлэн бүжиглэхэд л болно. Чи өмнө минь зогсож байхад чиний нүд рүү харж чадахгүй юм. Чи яг л тэнгэрийн элч шиг байсан. Чиний арьс хүртэл намайг ойлуулж байна. Чи яг л өд шиг хөнгөн нисэж байна. Энэ сайхан ертөнцид би ч бас онцгой байсан ч болоосоо гэж хүссэн. Чи үнэхээр онцгой нэгэн шүү дээ. Гэвч би бол өөдгөө новш. Би нэг тийм сонин хүн. Би энд ямар новшоо хийж байгаа юм болоо? Би энд байх ёсгүй хүн. Дуртай доо минь игшгэлсээр. Үг нь хүртэл сэтгэлийн гүн рүү нэвчин шингэж намайг үргэлжлүүлэн бүжиглэхийг ятгах мэт. Тийм ээ. Би үргэлжлүүлэх болно. Би цогцостой бүжиглэж байна. Гэхдээ энэ хамаагүй. Хайртай бүсгүй минь намайг араар минь тавьсан байсан ч хамаагүй. Тэр надаас зүгтсэн байсан ч хамаагүй. Тэр өгсөн байсан ч хамаагүй. Би түүнээс холдож чадахгүй. Би хайртай бүсгүйхэн алдсан байсан. Тэгээд одоо буцаагаад болж авсан. Тийм болохоор дахиж гараасаа тавихгүй. Яг эндэн ингээд харанхуй танхим дотрон чамайган ширтэн таашааж чамтайхан үрд бүжиглэх болно. Холын хаа нэг тэгээс цагдаагийн машины дууд дохио сонсогдож байна. Тэр чимээ наашин ойртоод л байна. Магадгүй навчаа ухаан орж цагдаа нарт мэдүүлэг өгсөн байх. Гэвч энэ бас л хамаагүй. Учир нь би хайртай бүсгүйтэйг нь бүжиглэж байна. Яг л анх учирсан шиг. Яг тэр үед тоглогдож байсан тэр л крипийн аян дээр. Төгсөв. Зохиолыг бичсэн Тринити. Зохиолч Тринитигийн хоолой, найз, аимшигын дуужуудын дараагийн бүтээл Барменыг M-Book аппликейшн болон вебээр бүтэн хувилбараар хүлээн авч сонсоорой.